Багшийн амар амгалан айлтгая. За баярлалаа. Та бүдийн амар амгалан айлтгая. Сууцгаа бүдээ. Яахаараа өнөөдөр 10-ын тооллын за бэлгийн тооллынхаа сарын за маш анхаарч. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа түүхийн цаг хугацааны аяллаа үргэлжлүүлцгээе. За өмнөх хичээлээр бүгдээрээ аль үеийнхөө аялцгаасан мэдээ санацгаагаараа Чингисийн тэгэхээр хаавар аяллаа хамгийн сүүлд бүгдээрээ Чингисийн Чингисийн байранд дагуулах хаан дараагийн за дараа нь Чингисийн дараагийн за Чингисийн дараагийн хаадын байранд дагуулах яриа ярьсан шүү дээ. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ хаашаа аялах вэ гэдгээ хэлэхийн өмнөх мэдлэгийн сэргээс асуулт асууя. За яа. За би асуултанд хариулсан хүмүүс багш нь Чингисийн алтан гэрээг өөрсдөө бүгдээ алтан гэрээг авч за яа. За гараад өгөөрэй. За Чингис хааны дайн тулааны гол зарчим болох олноос олон цөөнөөс цөөн гэдэг маань ямар утгатай вэ? За энэ чинь хамгийн гол. олоос зөөс гэдэг нь яг бүрий турист статистик юм. За гол зүйлсээ авшаа энэ. За энэ баг тэгэхээр олноос олон цөөнөөс цөөн гэдэг нь олноос олон цөөнөөс цөөн гац хохирол ан гэдэг учраас маш нарийн статик тактикаар дэмэлтанаас баг гац хохирлоор за баярлалаа. За дараагийн асуултыг сонсоорой. Нэмэх юм уу? Яа. За нэмэе гэж байна. олон сар туристтай байрлал болцоо зөвхөн тэр хүчлэг бодолтой байсан би. Тийм биш үү? Маш сайн. За сайн. За тэгвэл Чингисийн ардын зохион байгуулалт гэж зохион байгуулалт тийм. Энэ зохион байгуулалтыг хэн багштай ярьж хөө? За энэ чинь хамгийн түрүүнд хараад Чингисийн ардын зохион байгуулалт гэх юм бол ямар ч занзин байсан 10 үгээр хэлсэн. Тэгээ доод 10 үгээр бас ярьсан. 10 хүний зохион байгуулалт байна шүү дээ. За өшөө биелүүлээд тайлбарлах юм байна. Ардын зохион байгуулалтыг за энэ чинь ардын зохион байгуулалт гэдэг нь 10 хүнийг ганцхан хэрэглэдэг. Тэгээ бүгдээрний ганцаархнаа тэмнэх тийм юу амархан тийм олон хүнийг биш 10 хүний ганцаархнаа тэгээ за би энэний яг шатлсан зохион байгуулалтыг хийн их үлээ хамгийн зээл хэдийн зохион байгуулалт гэж байгаа тийм. Тэгээд за энэ дайн байдлын үед юуны зохион байгуулалт вэ? Цэргийн зохион байгуулалт. Энхийн үед юуны зохион байгуулалт вэ? Засаг захиргааны зохион байгуулалт болж шүү дээ. Маш сайн. За энэ ч бас багш дараагийн асуултыг өрнүүлээ. За Чингис хаан төрийн олон албан тушаалтнуудыг бий болгосон тийм. За тэр дотроос төрийн хишигтэн гэж энийг хэлж байна. Хишигтэн зэрэг гэж хэлж байна. За энэ чинээс хариу хэлж байна. хишигтэн болохоор Чингис хааны алтан хүмүүсийг хамгаалж байлаа. Зүйтэй хамгаалдаг ямар зэргүүд ах нь. Тэгээ бэлгэлтэй зэрэг. Маш сайн байна шүү дээ. Байр бэлгэлтэй сайн. За дараагийн асуулт. Тэгвэл энэ их Монгол улсын үед эдийн засгийн хамгийн суур болсон хотлох аж ахуй нь юу байсан бэ? Мал аж ахуй байсан ба шүү дээ. За мал аж ахуйдаас голж илэрдэг аль малыг голж илэрдэг вэ? Ямаа гэж энэчнээс адуу гэж шүү дээ. Тийм байна. За ямар мундаг юм. Яагаад адууг илүү голлоо гэдэг нь юу гэж бодож байна? За дайн тулаад голлох олж юм шүү. Мөртөө өгдөг батыг хүчрэх. Зүйтэй мөртөө ахтаа маш хүчтэй байдаг. За цаашаа явъя.
сонирхолтой өнөөдрийн бидний аялал цэг Монголын эзэн За бүгдээ маш сайн чанга. За сэтгэлгээс идэв. Бүгдээ өнөөдөр түүхийн юм чимээд байна. За тэгээд хичээлийнхаа зорилготой бүгдээ танилцуулаад энэ зорилгоудыг хэдүүлээ өнөөдөр яах нь хангаж ажиллах нэ. За тэгээд тачаа бүгдээ самбарыг багшаад ирсэн зорилгоудыг өгсөн. Зорилготой танилцуулж. Самбарыг тавьсан байгаа. За энэ зорилгыг бүгдээ өнөөдөр биелүүлж байна. За зорилгоо биелүүлэхийн тулд нэг зорилгоо биелүүлэхийн тулд даалгавар таад хэлцээ. Ямар хаалгаараа За багш баг болгонд Чингисийн 4 хүмүүдийг өгсөн аяллалын онгоцыг өгсөн байгаа. Энэ нүгээр хэдүүлээ багштайгаа хаашаа аялах нь өгсөн загруу аялах юм. За танаа нэг авсан. Зүг хэм бэхээ? Аштай мэн. За хоёр тоо баг нэг авсан мэн. Цагаада. Эдгээр юм аа. За танаа баг. Өглөө. Ингээд яа. За нэг мэдээс алхаад маш. За хайлт. Тэгээ багшаа өгсөн хүмүүстэй танилцаа. Юу мэдэж авах вэ?
За бүгд хугацаа дуслаа. Бидний ажил бүх хугацаатай очиж хугацаанд байж байна. За багийн ихчлэр хараад байна. Хийх хандаа. За нэгдүгээр баг, хоёрдугаар баг, гуравдугаар баг, дөрөвдүгээр баг. За мэдээллийг бид хандсанараа Сүнж эцгийнхээ хамтаар олон удаа байлдаанд оролцож газар нутаг ажиллаж их Монгол улсын хойд хэлийг өргөн хэлжээ. Эцгийнхээ зарилгыг хүлээж хоригдсан Мангиштаг, Кипчак, Устюртийг эзэгнэн захирч байв. Тэгэхээр бас эцэгтэй айлгамаш дайсан дараач юм гэж тийм. Наагчны зүчиг зөвлөө. Зүчиг фото зураг байхгүй учраас багш нар дараагийн зураг тань. За зүчиг айлгаж байгаа. За дараагийн хүн хэн байсан бэ? Цагаатай гэж. Цагаатай Чингис хааны 2 дахь хүү ба Цагаатай мус Цагаатай хил Цагаатай Туркийг байгуулагч гэж үздэг. Эцгийн үед болсноос хойш Төв Азийг захирсан 1227 онд өөрийн ордуудыг байгуулж байжээ. Цагаатай 1242 онд За цагаатайгийн зургийг багш нар харуулъя. Цагаатай. За дараагийн хүн хэн бэ? Өгөөдөө. Өгөөдөө хаана? Өгөөдөө багасаа өргөн зөөрөн сэтгэлтэй гол чөдрөг зарчим шүү болон төлөвсөн. Тэрээр хаан эцгийн төрийн бодлогыг ахин сэргээд хөгжүүлв. Өгөөдөө өртөө замыг зөвхөн Монгол төлөвийг Монгол гүрний өөр нутагт байгуулсан. За энэ гараад авсан юм шүү дээ. За өгөөдөө хаана юм шүү дээ. Харуулъя. За Чингисийн 3 дахь өгөөдөө. Амстай харуулъя. Төлөв Чингис хааны отгон үе төлөв Чингис хаантай дайндлан дандаа явсараад дайндлан цэгийн дайндланы зохион байгуулалтанд маш гаргуул болсон. Төлөв баг том хүү Мөнх хаан болж Мөнх хааны нас өссөн дараа Тултай хаан арга бүхтүүтэйгээр хаашны төлөв эзэлж арга бүхийг ярьснаар улс орны нийтлийг үүсгэсэн. За ингээд 4 хүүгийн ерөнхийдөө хэмжээсээ болгоодыг хэмжүүлсэн хотуудаа баярлалаа. За тэгээд хөөснөсийнхөө багш шинээр тавиад сууцгаа. За Чингисийн 4 хүүтэй танилцуулсан хотуудаа баярлалаа. За дараагийн давхар байгаа юм. За самтай хараа. Ахраа шараа. Чингис хаан газар нутгаа хийхдээ. За зураг өгнө. За тэгэхээр юу ашиглаарай гэж сурах юм чи. Олон машинаа өвсөн зурган дээр яг нэг хэрэглээ хийж байна.
Бид эхний ха зорилгыг яаж мэдээ түүхэн зүйлсэндээ
네, 맞다. 자, 어떤 막 보여주기 줘. 자, 한번. 자, 또 하나 하면 ихэнх сар отон хүмүүс төлөвлөд хар хормоос онон хүний буюу гал горомт Монгол нутгаа тэгээд одоо Хотгуудаа уугуул Монгол улсаа авсан. Яагаад гэж бодож юу гэж бодчихсон? отон хүмүүсийн бороо дайнтаа эзэн чадсан. За ямар нэг шогоор тайлбарлах гэхээр яа за хотгуудаа яг уугуул Монгол гэж байна. Гал горомтойс шүү дээ. Тэгэхээр чиний цаана яг тийм хэлсэн юм уу? За тэтгэх үдээсэн учраас. За сайн байна. Өшөө юу гэж бодож байна? Монгол замтай холбоороо нааданда Цолгооны чиний цаана юу отон хүмүүсийн илүү хайртай байсан. за бас хотгуудаа илүү хайртай байсан гэж бодож шүү дээ. Чамаа юу гэж Отхон хүдээ уугуул нэг ка өлөөсөн. өглөөсөн. За энэчнээс бас гарч ирсэн. Баяр магнаа юу гэж бодсон? Арай бусдаас ухаантай дайрны ухаан Өө за яасан мундаг юм бэ? За Өөр чадвар дайнхан өөр чадвар ухаан өглөө байсан байх гэж бодож чинь тий. За сайн байна. залхуу байгаад За бусдаасаа залхуу ирж хүчтэй байсан байх гэж бодож чинь зөв шүү дээ. За юу гэж бодож чинь? одоо энэ нөгөө сайн нөгөө дайнхан зэрэгтэй сууд tasагтай. Тэг байсан байх гэж бодож чинь тий. За үдээ маш гоё гоё санаанууд өгч байна тий. За өгшин тодорхой. Монголчууд хангуудаа юугаар өглөөдөг лээ? Сайн байна. Гал болонтой өглөөдөг шүү дээ. Төвөд гал болонтоос хэлж үздэг. Тэр утгаараа толгойд бас яасан бэ? Яасан юм бэ? За эдний баг гал болонтой гэж гаргаж ирсэн газар нутгаа гаргаж ирсэн учраас багш нь эдний багийнх нь газар нутгийнхыг өөрийнх нь ингээд нэмээд байна. За эдний баг өөрийн гэсэн газар нутгаа байна. За дараагийн баг дараагийн удаа хоёр төвөнд хэлээд араасаа үгүй цааш авчихсан. Өнгөтэй тавтай нурууны орчин бодлого умд диван дундаа аз. За дундаа зааж болсон. Энэ зурсан зөв өгдөө зөв байна дундаа зааж. Авшаа хаатай Тавтай нуруу. за зөв байна. За энэ за түрэг гарч ий тээ. За авшин дараа зөв буруугийн төлөвлөсөн сайн зурмаар сараа. За дараагийн хөө. Цагаат. За цагаат авъя. Цагаатын газар нь бол зүүн зүг турбан, маруу зүг амуудэрья, мөрөн өмнө зүг тархахтай өмнө зүг энэтхэгийн усыг Энэ төлөө яг дайрч орсон болов? Араа энэ үед арай хараагүй тий. Наасаа зураг зүг байна. За ер нь нэлээд аралцаж чинь тий. За баярлалаа. За хамгийн ууган хүнч зүчийн газар нутгийг Эрдэс мөрнөөс баруун зүг Днепр мөрөн зүүн хойш Булгар умард талан Крим Кавказ нутаг Алтан орчны улсын нийслэл ижил мөрний агт орших Сарай хотын газар нутаг түүнд байна. за тэгэхээр энэ хэмжлэн яг Европ руу болон Оросын газар нутгууд яагаад вэ? Одоо тий. За дөрөв. Баярлалаа дөрөвний хатан гэрээ өгье. За тэгээ дөрвөлнгийн нэлээд багш нь улсууд дээр нь газар нутгийг нэмж өгье заяа. За тэгээд нэгдүгээр даалгаврыг хэдүүлээ түүхэн зөвхөлтнээ хийсэн учраас мөн багш нь хүн амыг тус тус нэмээд тавьчих заяа. За сууж. За тэр нэг хэрэг авсан тийм. За хоёрдугаар даалгавар зөв байна. Тэгээ харъя. За зургаас ажиллаарай. За хамгийн том шүү алга. Шийдэл зүч. За зүчим. Усыг тастай нөө зүчим зурсан газар зургаа. За зүчим газар шийдэл нэмээд. Та зүчим газар шийдэл. Зүг бороогийн багштай гэж байна. За
олон явуулсан юу? Тэгэхээр хасна. За, зураг харж байна уу? Цагаатай уусыг. Цагаатайгийн услоо нэлээд яагаад бэ? Орчсон шүү дээ. За, артаагаа яах нь. Шүү. За, дараагийнх нь цагаатай гэх. Манай усаас авчлаа гэж цагаатай гэх жоо дургүй байна. За, цагаатайгийн тэгвэл зураг янзарсан. За, цагаатайгийн ус. Тэгсэн юм тийм. За, хацаа хараарай. Болчоо. Жаахан таасан байдаг гэсэн. Тэгээд би хараад ирэхэд баг. Аа тэгээд жижигхэн тоо. За тэгээд 100 хашаа баац. Тэгэж. За дараагийн ус юм байна. Өгөөдөө. За өгөөдөө зураг. За өгөөдөө зураг байна. Асуулт. За өгөөдөө. Автай нараа. Тийм нэлээд найшаагаар наавчлаа хаад авсан байгаа болохоос ерөнхийд зураг нь яаж таадаг юм байна. За баярлалаа. Өгөөдөр за хамгийн сүүлийн авцаагүй тохиол байна. За тохиол таахыг өгсөн гэдэг байлээ. За хамгийн олон явсан ч тэгээ зураг дээр хандчихэв. За тохиолын зөв зурж чадчихна. За ерөнхийдөө зурчих. За энэ урлагаан дээр багш нь юу тодруулж өгсөн бэ? Монгол. Үүд энэ 13 дугаар зууны үед манай Монголын газар ямар их уудан байжээ гэдгийг бүрээ зурнаас яаж тайлбарлаж байна. За хайдас нэг асуу зурчихсан. Одоо манай газар нутаг хичнээн ам өөрөж нутгийг одоо нэг тайлбарлаж үзсэн үү? Сонсчихсан тийм. За тийчнээс төгөөдөө тэгэхээр нэг сайд 64 мянга 116 км хавлаа. Атархсан. За тэгээд баг ирчихэж байгаа учраас баш нөгөөдөө гэх юм. Нэг гэрээ өгөө. За тэгвэл энэ үед ямар байсан бэ гэрээ? 7 сая 710 км гайхамшигтай байгаа. Цаахаар хэд дахин том байна баг. За өөр ихэд томоохон байлын дагуулчдыг та нар мэдгүй ч юм шиг. Идлээ. Атуу. За Роми төлөвлөнийг хэлж байна. За өшөө. Александр. За өшөө гэдэг. За эдгээр хүмүүсийн эзэлж авсан газар нутгуудыг нийлүүлсэн ч эзэнт гүрний газар нутгууд яах вэ? Шинж хоо юм шиг. Аас нутаг том газар эзлэв тийм. За гайхуу гэдэг авсан. За танаараа.
için birbirine yapın. 아름이 그상 정리되는
Тэгэхээр 1206-гийн Монгол улсын ойлголт 1206-аас 160 дээр нэг юу. Юу бордер нэг. 그래서 어떤 기준 자는 수도 있어. 10. 13. За баярлалаа. За тэгээд болон баг одоо зөв ингэ хамаарсан. За цагаатан баг явна. Цагаат сараа үүтэй. За тэгээд хүүхдүүдтэй багш нь дараалал зөв гаргасан учраас бүтэнд нь төг соёлыг өгч байгаа шүү. За бас болох юу таастай юм. Төг соёлыг гаргасан. За цагаатан баг алтаагаас харах маш төг соёлыг. За барай байна. За даах баг цаа. За энэ зөвхөн байсарыг хийгээд байна. За Энийг болохоор Чингис хаан дөрөвдөө газар нутгаа өгсөн ямар давуу талтай вэ гэхлээр хэрвээ Чингис хаан нэгэн газар нутгаа өгсөн бол амхан хэлээд дөрөв газар нутгаа өгсөн мэт бас зөв гэж үзэж байна тийм. За баярлалаа билгээд ингэж өөрөө үзэж байна. За энэ чинь энийг болохоор бас юу имлэхийг юу хийсэн бол бас дөрөв нэг газар нутгаа болоод за баярлалаа. За энэ чинь зөв. Нэг талаараа зөв байсан. Зөв байсан болохоор дөрөв хүн дөрөвсөө өөр тийшээ газар нутгаа хэлж байна тохиолдож байна. Харин юу нэг талаараа буруу байсан. Хоорондоо бас юу газар тухайныхаа зэлийг за сурцгаалаа. За ингээд бүгдээрээ өнөөдөр хичээлээ дөрвөн гол хааныхаа дөрвөн ясан газар номлог за дөрвөн хүү за тэгээ он цаг бүгдээ энэ бүгд нь нийлжээд бүгдээрээ төр ус явдгийг шүү гэж бүгдээрээ яхана харуулж гаргасан юм чинь зөвлөө. За тэгээд Чингисийн бидэнд илгээсэн захиасыг бүгдээрээ нэг уншаарай. шинжлэх бодлого ухаанаа нарийшаарай. Нэг сэтгэлээр нэг гэрүүндээ яваарай. Усаа аврыг гэвэл үнсээ авраарай. Үнсээ аврыг гэвэл сэтгэлээ авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөд сэтгэл мохороод аюул гэдэг шүү. Үнэс ятгураа бүр масараа гэмээр өөрөө үгүүдээ сонсоорой. Манай үндэсний шаргуу замыг махбуур зүг байна. За тэгэхээр бүгдээрээ хойш үедээ Чингисийн хааны агуу сургаалыг үргэлж яах нь вэ? Захиасыг захиран бий. Ямар юм. За баярлалаа. За хүүхдүүдээ гэрийнхаа даалгаврыг бүгдээрээ хийгээрэй. За хичээл анхааралтай олцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараа уулзлаа. Баярлалаа.